За би шинэ барилгатай холбоотойгоор би бас нэг асуучих. Тэгээд юу нь бол байнга их хурал дээр чуулган дээр бас одоо номын сан гэж бид нар яриад байгаа л да. Тэгээд юу нь одоо яг хизээ нэгэ дуусгаж хүлээж өгөх юм бэ гэдэг асуулт байна. Одоо 2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж байгаа. Энэгээрээ гүйцэж одоо дуусгаж өгөх тийм болцоо байгаа мó гүм үү тийм ээ? Энд чи хүрэх юм уу гүм үү? Дээр нь тоног төхөөрөмж асуудал ажиг дотор нь. Зөвхөн одоо бид нар бол энэ гадна тал барилгынхаа ажлыг яриад байгаа. Дотор нь одоо стандарт нийцсэн тоног төхөөрөмж асуудлууд бол сул орхигдсон байж байгаа. Энд чинь одоо хизээ хаан төсөвтэй суугаад ямар байдлаар шийдэгдэхээр ингээд одоо соёлын яам яриад яваад байгаа вэ? Энэ дээр одоо бас хариулт өгөөрэй. Чуулган дээр асуусан ерөөсө оновчтой хариулт өгөөгүй. Одоо цаашаа шийдвэрлэх ямар гарц байгаа юм. Тэ? Энэ дээр одоо хариулт авъя. За тэгэхээр соёлын яам энэ байшинг бүтэн дуусгах тал дээр бас ажиллаж байгаа. Юу вэ гэхээр одоо энэ барилгууд бол үндсэндээ зөвхөн зураг төслийг дээр тэрний дагуу барилга өгсрэлтийн ажлууд улсын төсөвт тусгагдаж, за түүний дагуу араас нь одоо хэд хэдэн асуудлууд үлддэг. За нэгдүгээрт нь бол тоног төхөөрөмжийн асуудал тусдаа ордог учраас энэ ажлыг бид нар 22 оны улсын төсөвт нийт 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан. За энийг одоо улсын хурал дэмжиж баталж өгсөн. За эндээс одоо нийт 14 багц бүх нийт одоо энэ 12 давхар барилгын бүх онцлогын 15 танхим, за сан өмөргийн тоног төхөөрөмж, за номыг хадгалж хамгаалах олон улсын стандарт хангасан байдлаар техник тодорхойлтыг гаргаж тендер зарлаж одоогийн байдлаар 7 айлтай гэрээ хийгдсэн байгаа. За үүнээс энэ тодтоглоор бол хасагдаж 720 сая төгрөгөөр санхүүжихэр байгаа. Ингээд үргэлжлэх шилжих барилга дээр одоо 23 оны улсын төсвийн дээр санал нь ороод явж байгаа. Хоёр дахь нь байна. За тэгээд энэ дээр одоо бол 2 тэрбум 80 сая төгрөгийн ийм санхүүжилт энэ оны төсөв дээр байгаа. Мөн түүнчлэн сая улсын хурлын 88 дугаар тогтоолоор энэ аж ахуйн нөхцөлд тохиолдсон үнийн өсөлтийн зөрүүгээр энэ дээр бас төсөв хийж зохион байгуулж ажилласан. Энэ дээр бол нийтдээ нэг 397 сая төгрөгийн зөрүү одоо нотлогдсон. За энэ зөрүүг одоо 23 оны улсын төсвээр тавигдаад өргөн барьжсан байгаа. За ингээд одоо нийтдээ ингэхээр 2.4 тэрбум одоо хэрвээ энэ 367 сая төгрөг батлагдвал 2.4 тэрбум төгрөг байгаа. Тэгэхээр бол одоо бидний зүгээс бол энэ 2.4 тэрбум төгрөгөөр одоо өнөөдрийн хэмжээнд бол дуусгах боломжтой гэж ингэж харж байгаа. Боломжтой. Яг бол ажил бол яг одоо бид нар газар дээр нь байнга ажиллаж байгаа их биш ажил үлдсэн. Энд тэндээс энэ хөргсөн энэ одоо аж ахуйн нэгжийн хувьд бол энийг одоо тэр өв залгамжлалын асуудлаа нэг талтай болгоод бүрэн дуусгах юм боломжтой гэж ингэж харж байгаа. Тэр сайд өнөөдрийн хэмжээнд дуусгах гэдэг юм л да. 2.4 тэрбум төгрөгөөр яг эцэслэх нь дүүний 2.4 тэрбумд багтж байгаа мó гүм гэдэг асуултыг л одоо авах гээд байгаа шүү дээ тий. Хариултыг л авах гээд байгаа шүү дээ. 2.4 тэрбум төгрөгөөр энгийн засалтаагаар дуусна. За тэгтээ мэдээж тоног төхөөрөмж байхгүй. Тоног төхөөрөмж юм тэр 11 тэрбум тусдаа тэрүүг л одоо энэ байшин бүтэнд нь бүгдийг тооцсон. Бид нар шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг тооцоолоод ингээд дуусгаар байгаа. Интерьерийг бол бид нар бас манай энэ номын сангийн зүгээс интерьерийн зураг төслийг ер нь хийлгэж байгаа. Гэхдээ интерьер бол одоо нэмэлтээр илүү одоо гоё ийм модон оруулахтай, уншлагын танхимуудыг тааламжтай болгох ийм интерьерүүд зураг төсөв хийж байгаа. Одоогийн байгаа энэ 2 тэрбум үлдсэн байгаа ажилд бол энгийн засалтай гэж ярьдаг тийм ээ. Энгийн засалтайгаар бол 100% дуусгаар байгаа. Үндэсний номын сангаас бас ирсэн бичгийн дагуу бас манай байнгын ороо цохолт хийсэн мэт занданчдар дараа тэгээд нээлттэй сонсгол зохион байгуулах одоо 2 шалтгаан байна. Нэгдүгээрт бол одоо энэ шинэ номын сангийн барилга байгууламжтай холбоотойгоор за нөгөө талдаа бол одоо бас одоо хуучин номын сангийн засварын ажлыг түргэх ийм ажил шалтгаануудаар ингээд 2 зүйлийн одоо тодтолтойгоор энэ асуудлыг хилцээ гэдэг чиглэл өгсөн байгаа. Тэгэхээр одоо өнөөдрийн хуучин номын сангийн байр байдал маань ямар шүү байгаа вэ? Ер нь одоогийн асуудалтайгаар би ерөөсөн бичгтэй холбоотойгоор тайлбарыг үндэсний номын сангийн дарга хичээн орлоо тавиад тэрний араагаар дараа нь гişүүд асуугаад явчих. Монгол улсын үндэсний номын сангийн одоо энэ
ажиллаж байгаа барилга бол 1951 онд ашиглалтанд орсон. Одоо 71 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх төлөвлөсөн дац нь бол 500 мянган ном хэвлэлтэй байхаар баригдсан байшин одоогийн байдлаар 3.5 сая ном хэвлэлтэй. За энэ 3.5 сая ном маань Монголын нийт номын сангуудын 60% болдог. Тэгэхээр Монголын нийт номын сангийн бүх сан хөмөргийн нөөцийн 60%-ийг нь бол манай үндэсний номын сан дангаараа хариуцж ингэж ажиллаж байгаа юм байна. За үндэсний номын сангийн 71 жил болсон барилгат бол үндсэн их засварын ажил ер нь хийгдэж байгаагүй. Тэгэхээр их засварын ажил хийгдэж байгаагүй хуучны барилгууд ямар байдалтай байдаг вэ? Яг л тийм байдалтай байж байгаа. Хөрсний ус нэвтэрдэг, зойрын давхарт. Тэгэхээр жоохон бороо орохлоор зэрэг манай номын сангийнхан бол шалны альчууртай усны хуталтай л ажилладаг ийм байдалтай л байж байна. Одоо бид нарын одоо хамгийн их тулгамдж байгаа зүйл гэх юм бол дээврийн засваргүйгээс болоод дээврийн ус гоожилт, за тэгээд сантехникийн бас хуучралт байнгын тийм арчилгаа тортолттой тийм байдалтай л байж байгаа. Ерөнхийдөө бол энэ бүх зовлон жаргалыг бүгдийг нь ойлгоод шинэ номын сангийн барилгын ажлыг түргэх тал дээр бол нэлээх ажиллаж байна. За болцоош одоо төсөөлж байгаагүй эрсдлүүдээс болоод сүүлийн 1 жил бол номын сангийн шинэ барилгын ажил зогсчихсон. За номын сангийн шинэ барилгын ажил зогссонтой зэрэгцээд үндэсний номын сангийн хуучин барилгын бас дулаан хангамж, за дээрэс нь ханын ус нэвтрэлт, нэвчилт, хөрсний ус нэвчилтийн байдалтай уялдаад бас нөгөө хадгалалт хамгаалалтын горин бол асар их зөрчигдсөн ийм байдалтай ажиллаж байгаа. Бид нар бол үндэсний номын сангийнхаа энэ нөгөө бүх нөөцийг, ном хэвлэлийн нөөцийг тооцоолоод үзэхээр шинэ барилгад бас тодорхой хэмжээнийх нь номууд орчин үеийн ном хэвлэлүүд нүүж ирээд за хуучин барилгын маань нөгөө судар номууд маань тэндээ хадгалагдаж үлдэх учраас хуучин барилгынхаа засвар шинтгэлийн ажлыг бас хүмүүст хэлээд байгаа юм. Тэгээд энд бол бид нарт хүчтэйглийн ажлын зураг төсөв хийх мөнгө нь улсын төсөвт суусан. Энэ ажилд нь бол компани шалгараад ажиллаа хийгээд дуусчихсан, гардуулаад өгсөн байж байгаа. Тийм болохоор манай хуучин барилгын засвар хүчтэйглийн ажил бол дараа оноос эхлээд эрчимтэй явж эхэлнэ гэсэн ийм бодолтой хүлээж байна. Хуучин барилга маань судар хүчгийн хүрээлэнгийн ажиллаж исэн зарчмаар эртний хуучин ховор номын эрдэм шинжилгээ судалгааны төв болох дэлхийн Монгол судлалын төв номын сан болох тийм зорилго чиглэлтэй ажиллаж байгаа. Хуучин номын сан маань бол 1951 онд байгуулагдсан. Өнөөдөр одоо бас барилга байгууламжийн хувьд ч одоо бас харьцангуй муудсан. За ном судар хадгалах, хамгаалах, за номын багтаамж хэтэрсэн гэдэг ингээд олон асуудлууд үүссэн. Ер нь бол одоо ичүүлэн даргыг хэлж байгаагаар бол за бид нар шинэ номын сандаа одоо шилж орох гэж байгаатай холбогдуулаад ер нь бол ачаал буураад одоо хуучин байрандаа бол бид нар одоо судар хүчгийн хүрээлэн гэдэг энэ байгууллагуудаас оруулна гэсэн ийм одоо бодол төлөвлөгөөтэй байж байгаа юм байна. Ер нь бол одоо бас яг энэ чиглэлээр хийгдсэн, төлөвлөсөн зүйл байна уугүй юу, тийм ээ? Хийгдсэн зүйлүүд байна уугүй юу? За улсын төсөвд бол одоо 247 сая төгрөгийн төсөв суусан байна лээ. Тэгээ энэ төсвөрөө юу хийж байгаа юм? Дээврээ засаад одоо үргэлжлэх юм уу тийм ээ? Тэ. За манай үндэсний номын сангийн барилга бол Монголын 1950-ад онд баригдсан Монголын уран барилгын одоо чухал дурсгалуудын нэгэ. Соёлын яамны зүгээс бол үндэсний номын сангийн барилга, дуурийн театрын барилга, драмын театрын барилга гэсэн энэ одоо 50-ад онд баригдсан барилгуудыг хүчтэйгч шинжлэх, сэргээн засварлах, зураг төслийн ажлуудыг хийж эхэлсэн. За одоогийн байдлаар бол номын сангийн барилгын зураг төсөв аль биесээр дуусаад улсын экспертизээр хянагдаад ингээд 9.7 тэрбум төгрөгөөр хянагдаж одоо бидний гар дээр хурж ирсэн байгаа. За энэ 23 оны улсын төсвээр байгаа 200 хэдэн сая төгрөг бол 22 онд улсын төсөв тусгагдсан зураг төсөл тээзүүний үлдэгдэл санхүүжилт байгаа юм аа. Тэгэхээр үндсэндээ одоо зураг төслийн ажил нь 100% дуусаад улсын экспертиз хянагдаж бидэн дээр хурж ирсэн. За тэгвэл энэ зөвхөн зураг төсвийн одоо зориултаар тусгагдсан тэг хөрөнгө болж байгаа юм байна. Тэгэхээр дээр нь одоо бас үлдэгдэл санхүүжилт гэж байна. Дээр нь одоо бас энэ засварын ялангуяа дээврийн засвар гэдэг ингээд шинэ төсвүүд шаардлагатай болж байгаа юм байна. Тий. Энэ дээр төсвөлөгдсөн одоо хэд байгаа юм бэ гэж асуугаад байгаа. За хариулъя. Энэ жилийн зураг төсөл тээзүүний ажилд бол ер нь үлдсэн бүх ажлуудыг оруулсан. За энэ барилгад одоо зураг төслийн хувьд дахиж гараа хүрхээргүйгээр дээвэр,
дотор одоо шугам сүлжээ сан техникийг ээж бүрэн шинжилгээр за тэр байтугай одоо гадна талын цонхнуудыг хүртэл 1950-ад онд хийгдсэн одоо анхны зургийн дагуу энэ төлөвлөлтөөр нь одоо сольж тусгахаар ингэж одоо бүр дахин зураг дээр нь ажиллаж оруулсан. Ягаад гэвэл бид нар одоо энэ хуучны дурсгалт барилгыг яг л одоо ямар олон улсын стандарт энэ дэлхийн улс орнууд ямар байдалтайгаар сэргээн засварлаж ийн яг түүгээр нь хийхээр төлөвлөж ажилласан. Тэгээд одоо нийтдээ 9.7 тэрбум төгрөгөөр энэ барилгыг дахин гар хүрхээргүйгээр янзлах ийм төсөв гарсан байгаа. За мэдээж энэ онд бол одоо багт туссан юм бол байхгүй. Шин төсөл байхгүй учраас бол тусгаагүй гэж тайлбар хэлж ах шиг байна тийм ээ. Ер нь бол одоо ингээ 9.7 гэдэг бол үндсэндээ бүрэн одоо засвар үйлчлэгэнд бол одоо багтж байгаа төсөв гэж ингэж ойлгогдлоо. За шинэ одоо номын сангийн барилга бол одоо 23 он гэхэд бол үндсэндээ бүрэн ашиглалтанд өгнө гэж яамнаас л үзэж байгаа юм байна. За энэ асуудлуудаар ялангуяа номын сангийн шинэ хуучин барилгуудын асуудлаар ер нь одоо бас нээлттэй хяналтын сонсгол зохион байгуулъя гэдэг ийм одоо санал бас ирсэн учраас Байнгын хорооны одоо дөрөв дэх асуудал болгоод өнөөдөр бас хилцлээ.